Hello everybody. Өнөөдрийнхөө англи хэлний хичээлийг эхэлж байна. Өнөөдрийнхөө англи хэлний хичээлээр би та бүхэндээ англи хэлэн дээр маш өргөн ашиглагддаг should гэдэг modal verb-ийг илүү дэлгэрэнгүй заахаар бэлтгээд байна. За энэ should гэдэг modal verb бол ерөнхийдөө англи хэлний нэг хүмүүсийн ярианы соёл дээр тулгуурлаад маш их хэрэглэгддэг үг байгаа шүү. За бид нэр хэрвээ өөрсдийнхөө англи хэлнийг орчуулах юм бол should гэдэг үгийг хэрэглэхгүй байж магадгүй. Гэхдээ англиар ярьж байгаа хүмүүс, ялангуяа Америкт байгаа хүмүүс, Англид байгаа хүмүүс, Австралид байгаа хүмүүс ч юм уу тийм ээ. Ерөнхийдөө өөрийнхөө culture-д ингээд соёлд уусгаад should гэдэг үгийг маш ихээр хэрэглэж байдаг учраас би та бүхэндээ энэ хүү үгийг ямар тохиолдолд ашигладаг юм бэ? Ер нь яаж ашигладаг юм бэ гэдгийг тайлбарлахаар бэлтгэсэн юм аа. За энэ дугаар маань та бүхэнд таалагдах болов гэж итгэж байна. За энэ дугаараа та бүхэн маань энэ дэвтэрнийхаа нэг бол 50 дугаар хуудсан дээр бичиж болно. 50 дугаар хуудсан дээр auxiliary verb-ыг яаж хэрэглэх вэ гэдгийг заасан байгаа. Гэхдээ та бүхэн маань дэвтэр дээрээ modal verbs-тэй холбоотой хичээлүүдийг тэмдэглэжсэн байгаа бол 102 дугаар хуудсан дээр энэ хичээлийг тэмдэглэж авах нь шүү. За энэ дэвтэр маань миний хамгийн анхны бүтээл болох I know English гэсэн нэртэй англи дэвтэр байгаа. Та бүхэн маань миний англи хэлний хичээлүүдийг үзээд энэ дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд аваад явах боломжтой. Тийм үр дүнтэй тийм дэвтэр байгаа шүү. За ингээд та бүхэндээ энэ удаагийнхаа хичээлийг эхлэе. За should гэдэг үгний хамгийн ихний хэрэглээ бол ямар нэгэн зүйлийг хүнд зөвлөж байхдаа өөрийнхөө бодлыг хэлж байхдаа ашиглана тийм ээ. Энэ бол та бүхний хамгийн их мэддэг хүмүүсийн ер нь мэддэг хэрэглээ байгаа. Жишээлх юм бол You're so sweaty, you should take a shower. You're so sweaty, you look very sweaty гэсэн ч болно тийм ээ. Чи хөлөрсөн харагдаж байна. You should take a shower. Чи усанд орвол яасан юм бэ гэсэн үг шүү дээ. За энэ дээр харагдаж байгаа юм л да. Хэрвээ та Монголд хэлж байсан бол хөөе ямар хөлөрсөн бэ усанд орооч. Усанд ороо гэл ингээд бид нэр хэлж байгаа шүү дээ тий. Яг тэр утгыг англиар гаргаж ирэхдээ should гэдэг үгийг аваад гараад ирчин гэсэн үг байхгүй юу? You should take a shower. Чи усанд орох хэрэгтэй тийм ээ. Энэ үгийг хэлж болох нэ. Бид нар болохоор тэг хэрэгтэй, ингэ хэрэгтэй гэдэг нь ярин дээр нэг хэрэглэгдэхгүй байгаа зү тий. Зүгээр тгийч ингэж асгүй бол тэгвэл яасан гэдэг ч юм уу. Тэг ингээ уусгагдаад явчихж байгаа учраас cultural гэж би та бүхэндээ бас хэлээд байгаа юм аа. За дараагийнх нь миний авсан жишээ харъя. Look, it's already late. We should go. It's already late. We should go. Хүйе look тэ хардаа гэж бодол бид нар хэлэхгүй. Гэхдээ яран дээр болохоор look хүйе бид нар ойрцсон байж тээ тийм ээ. Хардаа бид нар ойрцсон байж тээ. Хараач гэдэг ч юм уу тийм ээ. Бид нар явах хэрэгтэй болчихчих гэсэн үг байна. Тэгэхээр бас англи хэл дээр we should гэдэг үгийг оруулж ирээд энэ хуутахыг гаргаж ирсэн байна. Бид нар явах хэрэгтэй гэж бид нар чинь хэлдэггүй шүү дээ тий. Ихэвчлэн явбал яасан бэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүүгээр ашигладаг шүү дээ тийм ээ. Өөрсдийнхөө нэг соёлонд уусгаад дахиад. За дараагийнх нь you should apologize for what you said earlier. You should apologize for what you said earlier. За энэ нь болохоор чи өмнө нь хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйх хэрэгтэй гэсэн өгүүлбэр байна. Энэ хичээл маань ерөнхийдөө жоохон яриа ихтэй юу болно шүү. За хичээл яагаад гэх юм бол ерөнхийдөө ингээд энэ хичээл маань монголоор ярьж байгаа хүмүүс болоод англи хэл дээр ярьж байгаа хүмүүсийн соёлыг их хөндөж ярих учраас энийг би яриа хийхгүй гэж тайлбарлаж болохгүй шүү дээ. Тэгэхээр би ярьж л дараа. Тэгэхээр та намайг битгий нуршаа гэдэг агаарэ. За тэгэхээр чи өмнө хэлсэн зүйлээсээ уучлалт гуйх хэрэгтэй гэж би л амнаас тэгтээ шилж байгаагүй. Яагаад чи бид нар нэг тийж би яаж монголоор ярихаар тийж хэлдэггүй. Гэтэ англи хэлнтэй гадныхантай ярьж байхдаа болохоор you should consider гэдэг ч юм уу тий. You should гэж шүү дээ. Тэгэхээр consider гэдэг нь болохоор ингээд бодож үзэх хэрэгтэй гэсэн утгатай үг байгаа байхгүй. Тэгэхээр гадаад найзуудтайгаа ч юм ярьж байхдаа you should гэл чи тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэд should гэдэг үг яагаад ч амнаас гарч ирдэг байхгүй. Тэгэхээр монгол дээр ярьж байхдаа болохоор би хэрэгтэй гэдэг үг бол их тэгж гарч ирдэггүй. Арай өөр илэрхийлждэг. За you should apologize for what you said earlier гэдэг үгийг
Монгол дээр би найзтайгаа ярьж байхдаа ингэж хэлэх байсан. Дээр жоохон хэтрүүлсэн шүү. Уучлалт гуйх уу, яах уу? Дээр жоохон хэтрүүлсэн шүү. Нэг sorry-г хэлчихгүй да. Би тэгж л хэлэх байсан найзтайгаа ярьж байхаа. Тэгтээ би энийг би англи найзтайгаа ярьж байх юм бол maybe you should consider apologizing. Maybe you should say sorry. Ингээд should гэдэг үг яалчгүй орж ирээд байгаа сте тий. Тэгэхээр та бүхэн маань энийг бас англи хэлний яриагаа сайжруулах гэж бодож байгаа бол асгүй бол нэг кино юм уу, YouTube юм энэ төр дээр ингээ юм үзэж байхдаа should гэдэг үг ер нь одоо гарч байгаа хүмүүсийн ярианд хэр их ажиглагдаж чинь гэдгийг ажиглаж сонсоод ингээд энэ нэрээ яг яагаад байна гэд ингээд энэ YouTube-ийн номгийн хэлсэн үг бас үн ч юм уу гэд ингээд сонсоод үзээрэй. За тэгэхээр яалчгүй should гэдэг үг аюу их гарч ирж байгаа. За бас should гэдэг үгийг ямар үед одоо өөр хэлбэрээр ашиглах вэ гэх юм бол I think гэдэг үг шүү дээ. Би бодож ийн гэл бас л одоо нэг culturalтай буюу соёлтой уялдсан би бодож байна гэдэг үг байгаа. I think гэдэг бол би бодож байна. Монгол хэл дээр нэг би бодож ийн гэж хэлээд байдаг шүү дээ тий. Орчуулган дээр л би гарч ирдэг болохоос энгийн яран дээр бол би бодож байна, тэгж байна, бодож байна гэл нэг их гарч ирдэг шүү дээ. За тэгэхээр I think, do you think гэдэг үгэн дээр should гэдэг үг бас залгагдаж нийлэх хэрэглэгддэг. Жишээлх юм бол I think it should take 10 minutes. I think it should take 10 minutes. Энэ болохоор миний бодлоор нэг 10 минут болох байх гэсэн үг байна шүү дээ. Миний бодлоор I think it should take 10 minutes. 10 минут болох байхаа гэж байна шүү дээ. I don't think you should say it. I don't think you should say it. Энэ болохоор чи хэлэх хэрэггүй хаа. Миний бодлоор чи л хэлээд хэрэггүй хаа гэсэн үг татдаг байна шүү дээ. Хэлээд хэрэггүй баха. I don't think you should say it. Дараагийн тохиолдол болохоор бас нэг энэ чинь think гэдэг үгтэйг холбогдоод яваад байгаа жишээнүүд шүү дээ. Асуултын үйлбэр гарч ирж байна. Don't you think you should work harder if you want to get paid? If you want to get paid. Чи цалин авмаар байгаа бол мөнгө авмаар байгаа бол илүү одоо хичээж ажиллах хэрэгтэй гэж бодохгүй байна уу гэсэн үг л. За монгол хэл дээр бол яг хүн янз янз л да бүгд гэж байгаа юм биш би зөвхөн өөрийгөө хэлж байгаа шүү. Би нэг дүүтэйгээ сууж агаад одоо нэг сайн одоо надад мөнгө өгөхгүй байна гэд ингээд жоохон гомдлоод ах юм бол би монгол хэл дээр бол би илүү сайн ажиллаад үзээ. Хүн чинь зүгээр ингээд мөнгөө хинт өгөхгүй штэ. Чи илүү сайн ажиллаад эртээр илүү сайн хичээж ажил гэж хэлэх байсан. Гэхдээ би англи хэл дээр try working harder. You should try working harder. Чи илүү сайн ажиллахыг хичээх хэрэгтэй баха гэж би ингэж хэлэх байсан. Тэгэхээр ерөнхийдөө жоохон өөр багад should гэдэг үгийг энэ дээр бас ингэж I think тийм. Асгүй бол чи тэгж бодохгүй байна уу гэдэг дээр don't you think you should do it? Don't you think you should go? Чи явах ёстой гэж бодохгүй байна уу гэсэн үг байна шүү дээ. Дараагийн өгүүлбэр do you think санал асууж байна тий. Do you think I should go for the cheaper one? Do you think I should go for the cheaper one? Би хямдханы сонгох уу, яах уу гэсэн үг байна шүү. Одоо махчиж орчуулах юм бол би хямдханы сонгох уу, юу гэж бодож байна да гэж орчуулагдаж байна шүү дээ. Do you think чи бодож байна? I should go for cheaper one. Би хямдханыг нь авах уу гэж чи бодож байна уу гэж орчуулагдаж байна тий. За гих мэдлэнгээр бодож байна. I think, do you think, don't you think гих үгнүүд дээр яриан дээр хөвчлээ ашиглагддаг байгаа шүү. За дараагийнх нь хэрэглээ гэх юм бол when something is not right гэж байна. When something is not right. Ямар нэг юм нэг жоохон биш байгаа тохиолдолд бодож ирсэн нь биш. Тэгээг байгаа. Ингээгүй байгаа. Яач вэ гэсэн үгэн дээр энэ should гэдэг үг бас ашиглагддаг шүү. Бас л соёлын одоо нэг өөрсдийнх нь хэрэглэн дээр ингэж should гэдэг үгийг бас уусгаж ашигладаг байх нь шүү дээ тийм ээ. За энэ дээр жишээ авъя. Where's Amra? Shouldn't he be here already? Where is Amra? Amra хачуу. Shouldn't he be here already? Тэр энд аль хэдийн ирчих ёстой биш үү? Shouldn't he гэж орж ирж шүү дээ тийм ээ. Shouldn't he be here already? Тэр эрэхтэй
энд аль хэзээний амраагаал яриад шүү дээ тэр ихтэй гэдэг нь аль хэзээний ирчихсэн байх ёстой биш үү? Нөгөөг чи яаваа гэж орчуулах нь шүү дээ тий. Ирчихсэн байх ёстой биш үү гэсэн үг байна шүү дээ. Shouldn't he be here? За тэг хэрэгтэй ингэх хэрэгтэй гэдэг бол should гэдэг утгатай шүү гэж өмнө нь болдгоо байсан бол бас эдгээр тохиолдлуудыг бас та бүхэн маань анзаарч хэрлэж үзээрэй. Shouldn't he be here already? This is not the pizza I ordered. It should be Hawaiian, not pepperoni гэдэг ч юм уу тий. This is not the pizza I ordered. Энэ бол миний дараагийн жишээ шүү дээ. Энэ миний захиалсан пицца биш байна. It should be Hawaiian. Би Hawaii pizza Hawaii pizza байх ёстой шүү дээ. Энд чинь биш шүү дээ гэсэн үг утгатай байгаа байхгүй. Тийм байх хэрэгтэй байсан. Гэтэл биш байна гэсэн утгаар гарч ирж байгаа гэж та бүхэн маань харин анзаарч байгаа тий. It should be Hawaiian, not pepperoni. Pepperoni биш ээ. Hawaii явах хэрэгтэй байхгүй юу гэсэн утгаар орж ирж байна. Нэг тийм их өстой байсан чинь тэгээгүй байсан гэдэг утгаар дээр нь хэрэглэгдэж байгаа шүү. За дараагийнх нь хэрэглээ болохоор юуг хүлээж байгаа вэ? To say what we expect гэж байна тийм ээ. Өөрөлдөх юм бол юу гэж бодож байгаа бэ гэдгийгаа илэрхийлэхдээ бас хэрэглэж болдог. He tried so much, he should pass. He tried so hard гэж болно шүү. He tried so hard тэр маш их хичээсэн. He should pass. Тэнцэх ёстой. Одоо expect буюу ингэх байх гэж бодож байгаа. Expect чинь хүлээлт үүсгэл гэсэн үг л дээ. Өөр төрөө үүсгэсэн хүлээлттэй хийж байгаа тохиолдолд should гэдэг үгийг бас ашиглаж болно. За энэ тохиол саний нэг авсан жишээн дээр бол he should pass гэд тэнцэх хэрэгтэй. Чи заавал тэнцэх хэрэгтэй шүү гэдэг утгаар биш. Тэнцчих бахаа гэсэн утгаар ашиглагдаж байгааг харж байгаа. He should pass. He tried so much. There are so many restaurants around the town. It shouldn't be hard to find one. There are so many restaurants in town. It shouldn't be hard to find one. За энэ болохоор хотод зөндөө олон хоолны газар ресторан байгаа. Нэгийг олоход бол асуудал гарахгүй байх ёстой гэсэн үг байна. За энэ дээр болохоор бас л таны хүлээлттэй тэхвэлгүүдээ ингэхвэлгүүдээ гэдэг дээр бас хэрэглэгдэж шүү дээ. Олоход асуудал гарахгүй байлгүүдээ гэж орчуулагдана саяны өгүүлбэр болохоор. It shouldn't be hard to find one. Нэгийг олоход бол асуудал гарахгүй хаа гэж таны бодлоо шүү дээ тийм ээ. Тэг хэрэгтэй ингэх хэрэгтэй гэдэг утга бол биш. Зүгээр л за олчих байлгүүдээ гэсэн утгаар бас should гэдэг үг хэрэглэгдэж байгаа. За дараагийнх нь буюу хамгийн сүүлийн миний тайлбарлах утга бол нэг юм хийчих байсан гэтээ болоог хийсэн бол гоё байх байсан. Өнгөрсөн тохиолдол шүү дээ тийм. Өнгөрсөн цаг дээр ярьж байгаа. Тэгчих байсан, тэгсэн бол зүгээрээсэн гэдэг орчуулгаар орж ирнэ гэсэн. За жишээлх юм бол you missed your train, you should have come earlier. Энэ болохоор чи одоо вагоноос хоцорчлоо. Автобус унаанаас хоцорчлоо. Вагон train гэдэг маань вагон гэсэн үг байна шүү. Иртгий ирсэн бол зүгээрээсэн юм а гэсэн өгүүлбэр. You should have come earlier. You should have come earlier. Иртгий ирэхгүй дээ гэсэн үг байна. Энэ болохоор айл хэзээний хоцорчсан гэхдээ өмнө нь иртгий ирсэн байсан бол зүгээр ахаас юм а гэдэг утгаан дээр яг миний хэлснээр ингэж буухна шүү дээ тийм ээ. Sorry, I didn't come to pick you up. You should have called me. You should have called me. Sorry, I didn't come to pick you up. Би чамайг авах гэж ирээгүй уучлаарай би чамайг авах гэж ирж чадсангүй авч чадсангүй өөрөөр хэлэх юм бол авч чадсангүй чи над руу залахгүй байсан бэ гэж байна шүү дээ. Энэ болохоор бас л утгын хувьд яг ижлэхэн ирж аваагүй яагаад гэх юм бол залгаагүй залгасан байсан бол зүгээр явах байсан юм а гэсэн үг шүү дээ. Should have come earlier. Should гэдэг үгээс орж чад. За дараагийнх нь жишээ буюу хамгийн сүүлийн жишээ. I shouldn't have had so much drinks last night. Now I'm dying from hangover. За энэ болохоор I shouldn't have had so much drinks last night. Шал дэмий өчтөр нэлээ уулаа гэж тээ. Яах гэж тэгж их алкогол drink гэдэг нь одоо hangover гэдэг нөгөө шаардлагат үүссэн байгаа учраас алкоголны талаар ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Drinks гэдэг маань одоо уух юмыг бас хэлж байгаа шүү. Өчтөр яах гэж ингэж хөвөө одоо ингэж өгөх гээд байна гэсэн үг болов байна шүү дээ. За энэ дээр бас өнгөрсөн зүйл дээр болоогүй
одоо харамсаад байгаа зүйл ярьж штэ уугааг байсан бол зүгээрс юм даанч буучсан гэд те яг нөгөө богоносоо хоцолсон очиж аваагүй те яг адилхан жишээ байгаа. You should have, I shouldn't have. Тэг хэрэггүй байсан юм а. Өмнөхдөр нь тэг хэрэгтэй байсан юм уу гэжсэн те. I shouldn't have had so much drinks. Тэгж их юм уух хэрэггүй байсан юм а гэж. За энэ тохиолдлууд дээр should гэдэг үгийг ашигладаг байх нэ. Та бүхэн маань бас шууд өнөөдрөөс эхлээд ингээ ашиглаад эхлэхэд бол таны англи хэл чинь маш сайн биш л бол тэг амар бол биш. Амар биш. Тэгэхээр та бүхэн маань цаашдаа яах ёстой вэ гэхээр кино үзэж байхдаа юм сонсож байхдаа энэ should гэдэг үгийн хэрэглээнүүдийг аягүй сайн анзаарч байгаарай. Өмнө нь ингээд хараад хахад би кино үзэж байхдаа ойлгодог хэрнээсээ тэгж деталь болгоныг нэг тэгж анзаардаггүй байсан юм байлээ. Тэгэл ингээ анзаарал сонсоод байхад ерөнхийдөө ингээд cultural одоо соёлын ялгаануудыг аягүй хардуулсан байгаа. Үе энэ үгийг ингэж хэлдэм биш тий. Ингэж хэлхийн тулд энэ үгийг ашигладаг юм биш тий. Энэ утгыг өөрөөр хэлэх юм бол ингэж буулгаад юм байна. Тэрэн дээрээ энэ үгнүүдийг ашигладаг юм байна гэдгийг аюулсан ойлгодог болоод байгаа. Та бүхэн ч гэсэндээ тэгж сайн одоо нэг conscious буюу ухамсартайгаар should гэдэг үгийг хаана хэлээд байна гэдгийг одоо ингэж барьж авах гэж оролдож дараагийнхаа англи хэлний юмнуудыг үзэж сонсоорой. За та бүхэнд амжилт хүсье. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Лайк бол үнэхээр хэрэгтэй байдаг шүү надад. Тийм болохоор баярсан талархснаа илэрхийлэх эсвэл лайк дараарай. Хэрвээ та бүхэн маань англи хичээлийг дахин үзье. Англиээ сайжруулъя гэж байгаа бол миний сувганд subscribe хийгээрэй. Тэгэх юм бол 7 хоног бүр англи хэлний хичээл энэ мөчлөө орж байгаа юм шүү. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай.